байцгаана уу? Хормос тэнгэр подкаст энэ удаагийн дугаар эхэлж байна. Өнөөдрийн маань дугаарт Хормос тэнгэр төвийн маань гишүүн утга зохиолын төлөө шагналт яруу найрагч Дарай аж маань оролцож байна. Сайн байна уу? Та сайхан амарч байна уу? Сайн байцгаана уу? Сайхан амарч цааж байна уу? Хормос тэнгэр одоо подкаст маань бизнес хүртэж 89.1 FM-ээр хагас өдөр болгоны 20 цагаас одоо явахаар бас нэг дуулгыг сонсогчдоо бас подкастаараа сонсч амжаагүй бол одоо FM-ээр сонсож авах аймгийн хэмжээнд FM-ээр сонсох боломж бүрдэж байгаа. За эхний асуултаа манай урамж байгаа л хэлүүлнэ. За юуны манд урилга хүлээж авч хүрэлцээрсэн баярлалаа Дарайч. Тэгээд хоёулаа яруу найрагтай яаж холбогдсон талаараа хүмүүстэйгээ хуваалцсан дээрх гэж бодож байна. Холбогдсон гэж зөвхөн яг ер нь миний сонирхол ч юм уу. Ер нь би нөгөө 90-ад оны яруу найрагт орж ирсэн залуучуудын тэр шүлэг яруу найраг бүтээлүүдийг уншиж байж л ер нь тэгээд яруу найраг гэдэг юмыг их дуртай болсон тэрнээс айхтар яах ч юм яахаа. Тэгээд яагаад ч юм би нэг үг ерөөсөн мартдаггүй юм. Баавал авсрангуй хэлсэн 90-ад оныхан бол Монголын яруу найрагт орж ирсэн босоо цагаан дагуулгаа гэж. Тэгэл ер нь би одоо тэр цагаас эхлээл ер нь тэгээд энэ яруу найраг гэдэг юмыг их шимтэж зөвөр сонсдог уншдаг л болсон. Тийм үү? Утга зохиолын төлөө гэдэг их сайхан шагналтай. Тэгэхээр ер нь энэ яруу найраг бичдэг гэхээс илүү яруу найргийг сонсдог, яруу найрагт хайртай, одоо байнга энэ яруу найрагчдыг хөгүүлж авдаг энэ хүмүүс маш чухал үүрэх гавьяатай гэж боддог л доо. Мянга бид бичээд биднийг сонсох те биднийг унших хүн байхгүй бол бид нэр үгүй шүү дээ. Тэгэхээр таны хувьд бол хамгийн их шимтэн уншдаг яруу найрагчийнхаа тухай энэ яриаг бас үргэлжлүүлэхгүй юу? Одоо ямар яруу найрагчдыг илүү шимтэн уншиж ямар мөртүүдийг хайрлаж гамнаж дотроо санаж бодож явдаг вэ? Би түрүү хэлсэн бид нар ч одоо 90-ад оны сургууль төгсөж гарсан залуучууд байсан. Тэр үед би утга зохиол урлаг сонинг их захиалдаг байсан. Тэгээд утга зохиол урлаг сониноос одоо энэ томцоолын шүлэг яруу найргийг тэр үед ч бас их цөөхөн гардаг байж тээ. Лавсрангуй бүрд орж байгаа энэ ганцхан шүлгийг уншдаг харж уншдаг байсан. Ингээл ер нь 90-ад оны яруу найрагчдыг бол ерөнхийд нь бас их мэднэ, их ойр дотно. Ер нь бас заримтай нь бол бас нэлээ найз нөхөд гэдэг. Тэгээд найз нөхөд биш ч гэсэн тэр хүмүүсийг энэ тэм шүлэг яруу найргаа дуудаад уншаад явж хахад тэгэл ерөөсөө нэг л их өөрөө ирэхгүй их дотно мэдрэмж төрөл нэг л одоо та нар шиг ингээл ийм их халуун дулаан уур амьсгал дотрол тэр хүмүүсийг ухтаж авдаг да. Би бас сонсч байсан л да. Гэртээ яруу найрагчдыг урьж аваачиж тэр гэрийн жаврыг үргэх хүмүүс л тэр жилийнхэн тэр одоо сайхан мөнгө заслыг шийддэг гэд сонсч байсан байхгүй. Тэгээд над их өрмөн санагдчихсан. Өөртөө сайхан амьдрах гэр дархлаагаа бий болгож ийн гэсэн үг л дээ. Үгүй тэгээд ер нь нөгөө яруу найрагчтай уулзахгүй яруу найрагчтай шүлэг бүтээлийг сонсох утчаар нэг тийм нэг сонин одоо нэг юу ч хийндээ нэг жоохон сэтгэл нэг жоохон эзгүүрээд жаам уу эзгүүр нэгтэй шаашаа. Тэгэл жоохон л уулзахгүй даал юм уу бид хоёр гэрүүлээр манай хүн ч аяг яруу найраг сонирхдаг дэмждэг. Тэгэл нэг уулзахгүй нэг жил өнгөрчхөөр л нөгөө эдийг одоо нэг авчрахгүй бол хоёлаа ч одоо болохгүй даа гээл ингээл авчраал яхтартай ер нь тэгэл найз нөхд маань ч гэсэн тэгэл за танах харнаг бууж мордээ даа гээл заримдаа тэгэл ярих жишээтэй тэгэл ер нь сайхан дөө яруу найраггаар ер нь би хүмүүсийг тэр дундаа залуу хүмүүсийг яруу найраггаар явахад ер нь тэгээд ямар байдаг бол даа гэж заримдаа боддог. Яг бидний нөгөө янз янзын зөвлөлт бүлгийн хүмүүс сонсож байгаа хэл та. Тэгээ энэ дээр юу гэж асуух гэдэг нь гэхээр яруу найраг яг юунд хэрэгтэй? Яагаад яруу найрагт хүмүүс ингэж хайрлаж дурлаад байдгийг гэдгийг та өөрийнхөө бас таамаглахгүй. Хүн янз янзын үзэл бодолтой байгаа хэл та. Гэхдээ ямар нэгэн тэр чинь яг юм зүүн совь мэдрэмж ачаал бүгд янз янзын л байгаа шүү дээ тий. Тэгээд тэрийг тас юу гэж боддог вэ? Ямар учраас яруу найргийн төлөө яруу найрагт хайртай гэд сонсохгүй л болохгүй байгаад байгаа шалтгаанаас тайлбарлавал. Гэхдээ харин тэгээд сонсохгүй л болохгүй шиг санагдаад байдаг. Мэдгүй би бас өөрөөсөө мэдгүй. Гэхдээ ер нь сэтгэлийн тэр нарийн торгон мэдрэмж бүх юмыг тэгэл одоо хөглөж гаргах эрчим юм болов гэж боддог. Одоо хамгийн сайхан юмд хүргэх бас нэг алхамч юм болов гэж боддог. Тэгээд би ч өөр өчөх хүн шүү дээ бас л их л хамгийн л гэгэн хамгийн сайхан юмд хүргэх бас нэг тийм шат гişгөр юм уу гэж би зүгээр мөхс миний хувьд би тэгж л боддгийн болоо да.
Тэгэхээр Хормс тэнгэр төвийн гишүүн утга зохиолын төлөө гэд биднийг таньдгүй хүмүүс маш их байгаа шүү дээ. Тэгэхээр та Хормс тэнгэр одоо төв Дорногын утга зохиолын одоо нэгдэлтэй энд хизээ гишүүнээр хэлсэж байв. Тэгээд энэ Хормс тэнгэр төвийнхний тухай сайхан дурсан жараа одоо Хормс тэнгэр төвийнхний тухай бас танилцуулахгүй юу? Өөрийнхөө одоо мэдих хэмжээнд тий. Хормс тэнгэр төвийн гишүүнээр би ч 17 онд одоо хэлсэж байсан. Хормс тэнгэр төвд элсэхдээ аягүй баярлсан. Элснийхээ дараа би аягүй айсан шүү дээ. Тэгээд би ч энэ том айлтаас яадаг л гэж бодсон. Гэхдээ хамгийн гол нь намайг утга зохиол дуртай хайртай тэр сэтгэлийг л бодсон мэдээж. Тэгээд тэрнээс би ямар учиргүй зохиол яруу найраг бичээд байдаг хүн биш. Тэгээд сонирхол гэдэг үл сайхан юм билээ. Ер нь тэгээд Хормс тэнгэр төвийнхэн тэгэл энэ Монголын хэдэн яруу найрагчид энтрийг бодхоор бол тэгэл ерөөсөө өөр ирэхгүй сэтгэл өхөөрөл тэгэл хаяада нэдрэг нэг халаан бүлээр нь авчраад нэг сайхан доолж хурдаа шүлэг яруу найрагыг сонсоод стил нөгөө гэрээхэн жаврыг нэг өргээгээд явуулчих юмсан. Заримдаа нэг нэгнийх нь ном зохиол тоглолт болж байвал тэрийг үзээд нэг шведхоо ном аваад бас нэг өөрийнхөө хоббигооч дарчих юмсан бас тэр хүмүүсээс нь яач хэлсэн гэсэн тийм сэтгэлээр хандаад тэгээд эдгээр маань тэгэл манайд очиод буужигнал харчин тэгэл гоё штэ. Ер нь л тэр л хамгийн гоё агшин мэд тэр үед тэр л байдаг. Тэгэл эдрийг гаргаж өгчөөл үлдэхэр чинь нэг тийм ээж явуулж өгөхөд үлдэж байгаа хөвгтшил заримдаа тэгэл тийм. Бидрийг бас маш олон янзын хүмүүс сонсож байгаа. Тэгээд өөрийгөө бас танилцуулсан дэр баг тийм ээ. Ямар ажил эрхэлдэг, хаана амьдардаг гэдэг. За би Дорногын аймгийнхаа дэлгэрсэн хүнд одоо насаараа ажиллаж амьдарч байна. Сум эрүүл мэндийн төвд 33 дахь жилдээ асуулгч гэдэг ажил үргийг үүсгээд явж байна. Гэрүүл хүүхдүүд маань бүгд л одоо тэр сумд төрж өсч ажил амьдралын гараагаар эхлүүлсэн. Яг ингээ харахад л юм зөөлөн бүр яг сувлагч юм хүмүүс юм байдаг бахтаа гэмээр бүр мэдрэмжийг өгдөг байхгүй. Таны дууг бас мэднэ. Тэр дууныхаа шүлгийг бүтсэн түүхэн тэрийг бас уншилттай олцоод их нандин баха. Тэр яг ариун үйлс ингээд нэг эмчид зориулсан доо. Тэгээд яг нөгөө манай нэг Ахмад эмч халтар тэгээд манайд нэг Ахмад эмчээсээ эрэхтэй эмч тэтгэврт гарах цаг болж байгаа үед нэг жилийн өмнө ч юм уу надад нэг тэгжсэн. За дараам эмнэлгээхэндээ нэг сайхан дуу хийж өгөр гэд. Миний дуу хийнэ гэж яхаа би өөрөө 3 настай байхдаа ээжээсээ үлдэж хацарсан. Тэгээд би нэг ээжээгээ дор самгч хөлтнөөс ээжтэй зориулж нэг шүлэг бичсэн мандаа олсон. Тэгээд яг тэр утгаар л хэлсэн бахал та. Тэгээд гойжсэн. Тэгээд би тэрээр их хүнд тасгаж авсан л яаж би одоо энэ том айлд зориулж миний дуу хийнэ гэж яахад одоо яанаа л гэж бодоод явал лээсэн. Тэгсэн чинь нэг удаа 12 сарын 31-нд орой эмнэлэгт нэг их амарчаад тэгээд тэр их маань бас нэлээ аюу тийм хүндрэлтэй төрөө бидрийг бас нэлээ их айлгсал та бид нар ч гэсэн амар аяал тэгэл дараа нь яхаа бүх арга хэмжээг аваад их маань аюу сайхан болол тайвшраал тэгэл нэг аюу өстой нэг бүтэн амьсгаа авъя гэж гадаа гараад ирсэн чинь яг ингээд өглөөний нар мандаал нэг цаг тэгсэн чил нэг ургах нарнаар уйлж ирсэн хөө огтож анх тавсан нэмж та гэсэн ийм л нэг хоёрхан юу орж иржсэн. Тэгэл энэ үүднээс л яг бүтсэн. Тэгээд нэг бүгдийг нь оруулна гэдэг бол надад л агцсан ажил байлээ. Тэгэл яг эмч нартаа зориулсан тэр өнөөс үүдэл нэг тийм шүлэг мандуу олж исэн. Сүүл эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойгоор 2011 онд энэ дуу маань бүтээ. Тэгээд тэр жил тэр ойн концерт дээр таалагдчихсан. Тэр үед яг нэг ойн концерт дээр дуулагдсан хэрэг дууны үг бичих тэгээ одоо нэг процесс байгаа шүү дээ тий. Эцэст нь яг концертын тайзан дээр өөрийнхөө тэр бүтээсэн дууг одоо сонсох мэдрэмж ямар байсан бас яг яаж ах шиг байна тэр тухайгаа бас ойлцохгүй. Тэгээд яг би өмнө нөгөө тэр ээжтэй зориулсан болохоор яг нөгөө дуу бичиж байна гэж өөрөө нөгөө мэдэхгүй яхаа гэдэг нөгөө шүлгээ бичсэн байсан. Тэгээд нэг найзтай үзүүлээд би одоо ингээд ээжтэй зориулж нэгсэн тэгээд дуу олмаар гэсэн чинь надад бас хэлж өгсөн л да яг дууны шүлэг чинь бас нэг юм хөө байдаг гэд. Тэр нэг ганц юм байсан болохоор тэр маань бүтгээд арай төхөмтэй байсан болов. Тэгээд 7 хоногийн дараа нөгөө концерт болно гэж яхад би өөрөө тэр нөгөө концертод оролцож ирсэн. Гамбол багш тэр концертыг найруулж ирсэн гэж зохиолч. Тэгээ гамбол багшд гэсэн чинь гамбол багш өө дариж чи та ямар орой өгдөг юм бэ гэл. Тэгэл маргааш нь эрэхтэй тэрийг тэгээд дуулахчаад ирээ тэгэнгүүтээ чи одоо тэгвэл энэ юу энэ концертын дээр энэ яваа доолвол
Тэгэл намайг хуу яшараа би яа шинээр бид болуулахыг нэг чинь гэлдгсэн чинь тэгэл манай нэг эмнэлгийн их эмч Гантуяа эмч манай эмнэлгийн Яруу Батөрч гээд бас яруу найрагт хэлэхдээ басан залуу байдаг да. Тэр хоёр концертанд манай сумаас тэр бид гурав оролцчихсан. Тэгээд энэ хоёрт ган болдог шүү. Та хоёр юм дуул гэл. Тэгэл дуул бас тэгээд айгу ичгч юм шиг баярлах юм шиг айгу тийм янз янзын мэдрэмж зэрэгцдэг юм. Одоо Дорногов аймгийн яруу найрагчдын онцлог тий эсвэл одоо бусад янз янзын яруу найрагчдын мэдээ сонсч 90-ад он гэхээр одоо мэдээж түрүүнд ярьж байгаа багуул авсруугаа гэж хэлж байгаа шүү тий. Яг тэр бүгдээс ялгарах одоо говь нутгийн яруу найрагчдын онцлог гэж та баян бодож үзчихсэн нөө ялгаа юм юу гэдэг бол энэ л дээр бас сэтгэлээ хуваалцахгүй юу? Манай говийнхны тэр сэтгэлгээ тэр юу гэдэг чинь их л өргөн цар хүрээтэй тэр мэдрэмж өнтрөл ерөөсөө тэгэл их л тийм торон нандин их л тийм дэлхийн хэмжээнд л бичиж сэтгэж байгаа хүмүүс юм шиг санагдаад шүү дээ миний хувьд бол. Бас битэрийн нөө подкастын нэг дүрэн байгаагаар битэр түрүү танилцуулсан байгаа. Тэгэхээр за ямар нэгэн байдлаар өөрийн болоод өөрхийн нэгний шүлэг яруу найргаар сонсогчдынхаа чихийг нэлээх тийм дүрмтэй. Тэгэхээр та энэ цаг хугацаанд уран бүтээлийнхаа дээжээс эсвэл үргэлж нэг сэтгэл дотор явдаг өөр хүний ч мөрт байдаг шүү хүн болгоно шүү. Тэрийг бас манай сонсогчтой хуваалцахгүй юу? Би өөрөө нэг найлын ганц охин ээжээсээ ганцаараа тэгээд ээжтэй зориулсан тэр шүлгээ бас боломж олдвол би бас яхаа тэрийг л хэлэх дуртай. Яагаад гэвэл надаас өөр миний ээж дурсаахан өглөө хүн бас оруулахаар тэр шүлгээ хэлээ да. Нутгийн борхон толгодын нухчаа бүрээс нуур шиг цэлих талын зэрэглэн дундаас таныг би хайх юм ижээ тэнгэр минь ээ таныг би өвөлөх юм ижээ бурхан минь ээ аяа миний ижээ амгалан шөнийн зүүдэн дэрх юм аяа миний ижээ ансаа дэвтэх нулимсанд торолцох юм үгүйтэй дотоотой хорвоогийн зөөлөн ингэрт үдлээ бутсан ч гэлээ дэргэд санагдсан ачлал хайрын дуулал ижээ таныгаа аюулхай цэвшнийхэн гүнд амьдралсаар л яванда аяа миний ижээ амгалан шөнийн зүүдэн дэрх юм аяа миний ижээ ансаа дэвтэх нулимсанд торолцох юм алсан холын аянаас дөрөө молтолж алдхан сэтгэлийн хүлээсийг тайланхан байж үнсүүлгэсэндээ тандаа ижээ тэнгэр минь ээ өнөрлүүлгэсэндээ тандаа ижээ бурхан минь ээ аяа миний ижээ амгалан шөнийн зүүдэн дэрх юм аяа миний ижээ ансаа дэвтэх нулимсанд торолцох юм баярлалаа. Түрүүн бас та хэлсэн одоо маш их найзуудтай энэ дундаа бүр яруу найрагтай холбогдсон найзууд хүмүүс тэнгэрээр хязгаарлагдахгүй тий. Тэгэхээр энэ яруу найрагчтай хөрөлж эхэлсэн хугацаанд маш зузаан бараг ном гаргахаар тийм гоё дурсамжууд байдаг баг. Тэгээ та тэрнээс алс хуваалцвал гоё хаа. Би нэг хөвгтэй явдлаа ярьчихаа 2004 онд болор цам үзье гэж бодоод явах санаатай нэлээд хоногийн би нөхөртөө хэлэхгүй юу. За болор цам болно гинэ. Тэр үед чинь болор цамд 12 сард болдог гэсэн аахгүй. Болор цам болно гинэ. Явж үздэг юм уу гэсэн чинь манай нөхөр өрөөсөө дуурдаг. Тэнгүүт нь би тэгэл за дургу байгаа байх гэж бодлоо. Тэгэл чимээгүй байж байгаа л хот руу дөрөвөө болор цам үзэх 2 билет авчаар хойлоо үзэн шүү гэж уцаар хэлчихэл. Тэгэл маргааш олно гэж хатна. Шууд суугаал аймаг дээр л яваад гисэн. Оройн ачаал болор цам үзэл үзчихэл байсан ч маргааш нь манай над руу яригдгийг гэсэн чинь хүүшээ чи чинь надад хоотоо явлаа юу ажилтаа гэж явсан чинь чи чинь болор цам үзэл сууж байна штэ гэж оройн тэг яасан гэдгсэн чинь харин манай хүн бас тэр үед нөгөө савын засаг дарга байсан. Тэгэл засаг дарга нар чи үе тэгэл хязаа дуудах мэдэхгүй байж гал дуудагдан тэгэл гинтхэн явсан өдөр дуудагдсан байна л да. Ясны маргааш тэгэл оройн аймаг дээр ирэл буудаг айлд ороод ирсэн чил буудаг айлх нь хүнлэгс галаа хордоо ороод ирэн даяа зурагтаар гарч ийн гэлэгсэн гэсэн. Тэгэхээр манай өмөр та яхаараа зурагтаар гардаг гэсэн чинь тэр үед чинь болорсон аюу гоё нөгөө зэрэгтлээс их дамжуулдаг гэсэн. Би яагаад ч нөгөө аюу азаараа нөгөө тэр томцоолын нөгөө суудлын нэ таарсан байсан. Миний ордож нөгөө их хурлын дэд даргаасан бимдэр шоны дээр аюу олон хүмүүсээ зардаж томцоо. Тэр тэдрээс нөгөө сурвалжлагч нар
доллар сумын завсраар яриа яваал гэсэн чи харин тэрний юундас гарах таарсан дэлгэс дүүрэн л айгүй миний төрсөй өгсөн. Тэгэл тэрнээс хойш манай хүн бас айгүй дуртай болсон шүү дээ. Тэрнээс хойш манай хүн намайг тэгэл доллар сум үзье шээ тийшээ тийм оролдоо тэмцэн болгоны тэрийг л нэр үзчихсэн гээл тэгэхээр үргэлж намайг өснөр болж өгөөл өөрөө аваад явна болохгүй цаа минь өгшөө яваад иргээл надад боломжтой нь олгоод явал тэгэл ер нь бид нар гэр бүлээр дуртай болох нэг шалтгаан ер нь яг тэр бол манай хүн ч одоо ярьдгийн тэгэл манай найзуудыг ирэхээр л би ч бас тэгээд байсан чинь тэгэл тэрнээс хойш би ч бас нэр аюу дуртай болсон шүү аюу ярьдгийн Бас өрнө битэрийн ярьцлага дундуур зайлшгүй нөгөө нэр цохох зохиолч яруу найрагч найзууд тавил дурдахгүй юу? Яагаад гэвэл энэ чинь нэг талаасаа маш олон хүмүүс сонсож байгаа. Таны дурсамжинд мөнгө хөрсөн, таны сэтгэл зүрхийг өргөж догтлуулдаг хаартай сайхан яруу найрагчдынхаа нэрийг зохиож бас нөгөө талаасаа бас гавьягийн тийм гавьягийн бас энэ подкастт үнэлжүүлдэхгүй юу? байна сүндөн байна. Хамгийн эхлээд ер нь нөгөө манай Дорн гавьяан 3 гэж ярьдаг шүү дээ. Манай Эрдэнэчэр 1 2 3 тавил анхаал ер нь яруу найргийн миний тэр сонирхлоос гадна ийм олон хүмүүстэй уулзаж учрах ингэж хүрээгээд дэлгэхээр голын бол манай 3 ил энэ гол замыг тавьж гисэн. Тэгээ 3 найзаар бол яхаа арахгүй бахарахгүй тэдрийг дурсахгүй яхаа арахгүй тэгээд яг та тэгээд амьдрал уцаатай юм баг ханж. 90 оны тэр томцоол ер нь манай сумын соёлын төвийн тайзан дээр ер нь бас гарсан шүү. Одоо энэ үеийнхэн сүүлд одоо 90 цент төрөөс сүүлд мэдээж эдгээр дундаас өчнөө олон том хүмүүс гарна. Ингээд гарахад Эрдэнэ очиргоо гэдэг чинь тийм хүн байсан. Манай сумд очиод бишгэлгээ уншиж ирсэн. Бавад орчгоо гэдэг чинь тийм хүн байсан гэд. Ингээд эдгээр бас нэг хүнийг ярих бахархан дуурах тийм юмтайс үлдээсээ тийм бахархалаас үүдэж эдгээр маань бас том хүмүүс болоосэй гэж бас их боддог шүү. Тэгээд 2017 оны 12 сарын ихээр ер нь би найзуудаа заримдаа эрхлээл энэ 3 хэд энэ би одоо тэрийг л гэртээ авчирмаар байна нэг л авчирмаар байна гэл аюу заримдаа захиалга өгдөг шүү. Тэгэл эдгээр маань тэгэл аваал ирнэ тэгэл бавад орчиг нэг авчирна гэж бас нэг 2 жил ярьсан юм аа бавад орчиг аваад ирнэ гэд. Тэгэл нэг л өдөр Эрдэнэ очир найз маань хотоос захиал бавад орч би таяр одоо танад очих гэж байна гэлтгсэн. Тэгэл хөөе тийм үү яана ямар сони юм бэ тэгээд одоо хязаа яаж ирэх юм гэлж өө би тойр тэгээд гараад очин доо маргааш хэд тэгэл гараад явчихна гэлээ. Ер нь 90 оны яруу найргийн тэр бавад орж Эрдэнэ очор ичээ хорлоо мөнгөццгийн төрөө төсөөлөх аргагүй. Тэгээд би тойр тэгэхэд бас их баярлж ажиллаа. Ер нь яг олон хүмүүсийг авчирч бидрээ баярлуулж ирсэн хүмүүс бол тэгэл энэ 3 яг болохоор энэ 3 маань бас тэгэл тэгэл дурсагдах хүмүүсийн нэгдээ. Тэгээд бавад орчиг авчираад тэгээд би тэд соёлын төвд багхан яруу найргийн арга хэмжээ явуулж ирсэн. Тэгээд тэр юун дээр намайг нэг шилэн уншгээд би өстой юу томцоолоод байна. Юугаа шилэн уншиж чадхаад тэгээд намайг яг миний сэтгэлийг бодоод таасан дээр урчаад тэгээд би баярлсан талаас нь илэрхийлээд буугаад явцсан чинь хөтлөж гарч ирлээ. Таригч бацаад гараад ирсэн чинь та шилэн уншиж тэгэхээр хөө юу ярьж байгаа би энэ томцоолоод донд гээл аюу буух гэсэн чинь Эрдэнэ очир аюу содол тараас зүгээр дариа унш гэлсэн чинь тэр үед амарсан дараа нь болсон чинь ясаа баярлсан шээ. За тэгээд би нэг зэлзэлшгүй асуухгүй байж чадахгүй байна. Юу гэхээр энэ утгацуулын төлөө гэдэг шагналч нь ер нь бол тото хүмүүс очдог шагнал гэж би сонссон. Шүлэг яруу найргийг хаарлах, дээдлэх, цааш нь одоо бид нар авч явах тий. Одоо та хэлж одоо чинь 3 энэ 3 хүнтэй хүнийг мэдхээс эхлүүлээл эдгээр бүгд бахархал гэдэг. Тэр цаашид бас залуу яруу найрагчаад залуучууд бид нараас юун дээр юу гэлөө чухалч үзвэл зүгээр гэж та юм боддог вэ? Амар нэг юмдаа дурлал сэтгэлээ гаргана гэж нэг юм байдаг. Одоо тэгээд ингэж хариулах бол холоогүй болов гэж бодож юм тэгэл дурлсан юмдаа тэгэл сэтгэлийн гаргал сэтгэлээсээ яавал тэгэл ер нь болох болов тэгэл сэтгэл гарган дурлна гэдэг шин тэгэл энэ хүмүүсийн тэр хийсэн бүтээсэн энэ хүмүүсийн юу тэгэл сургуулийн хүмүүсийг цуглуулаад яруу найргийн хөөргээд одоо тэр чинь тэгэл мөн л байгаа л өстой тийм ээ хэлэнийгээ тэгэл цааш өргөжүүлэл сэтгэл хайл тэгэл болохыг сайн сэтгэлтэй залуучууд олон болсон байна хормсны бүртүүд. Түрүүний тайзнаа уншижсэн зүйлээ санахаа та.
Нэг хүн айгүй мундаг эрхэм хүний тушаалын дагуу уншсан байж тэгээ хайзан дээр. Хар холын нутгаас усны шууд зэглээд харгуй замын дэргэд яргуй цэцэг дэлбэлээд хөлчөө саарал зэрэглээ холдож ойртож бидэртээд хавар ирж омог бардам ирчүүд өнгө нэмэн жахгаажаад одод бэлчих цагаар хайрын болцоо зарлаад хэлхэж сүлжсэн сууд шиг хос мөр үлдээгээд хавар ирж ингэсэг говсгүйчүүд гудамжин баясаад эрхэмсэг тансаг аялгууд сэтгэл нэгэл гэрэлцээ хасын тонглог саран хороо дэлхийг гээгүүлээд хаврын анхны бороо сэтгэл дундуур зүсрэн. Баярлалаа. Үнэхээр түрүүн бас брээг хэлснээр те яруу найрагчид шүлгээ бичээд яваад хахад хэн уншиж гин, хэн түүнийг хамгаалж гин, хайрлаж гин, нандинж гин, тэр чинь л тэр яруу найрагчийг болоо тэр яруу найргийг цааш нь авч түгээх энэ амьд байлгах хамгийн гол зүйл баггүй тэгээд дараагчийг харахаар л ингээл яруу найрагт дуртай тийм хүн байвал шууд танихгүй хамаагүй шууд ингээд айгуу гой хүлээж авдаг ч юм уу те тэр нь бүр мэдрэгддэг. Хоёрын бас урилгыг аваад энэ цаг зав зориулсанд маш их баярлалаа. Баярлалаа. За эрхэм дүүнэрч ч гэсэн баярлалаа. Тэгэхээр сонсогчдаа бүхэн хагас өдөр болгон Хурмас Тэнгэр подкастыг хүлээн аван сонсох боломжтой. Өдөртөө салхины мөр пэйжээс мөн Дорногой аймагт амьдарч байгаа сайн шин хотноо байгаа сонсогчид та бүхэн хагас өдөр болгоно 20 цагаас Хурмас Тэнгэр подкастыг хүлээн аван сонсоорой.